За юу яцхаанда миний бяцхан цагаан болцоор согнууд минь. Өнөөдөр оны мөвийн та бүхэндээ энэ 11 сард нээлттэй хийсэн Франкенштейн киног ярьж өгөхөөр шийдлээ. Уг кинонд айдас, зовлон, ганцаардал, хайр гээд бүхэл төрлийн мэдрэмжүүдийг багтаасны дээр эцэг хүүгийн зөрчилдөөний талаар харуулах тул та бүхэн лайк болон сабаа дараад бидэнтэй хамт байгаарай. (1857 он цасаар ужигдсан архитект Эзэн хааны хөлөг мөсөнд гацаад хөлдөжээ. Хөлөг онгоцны Ахмад Андерсон, за одооноос хэдүүлээ зүгээр л Ахмад гэдэг явчээ. Хойд төлд очих даалгавартай тул хөлгийн багийнхныг илүү шаргуу ажиллаж, мөснөөс түргэн гарахыг тушаадаг. Гэвч хөлгийн ахлах офицер Ларсон ахмадад цэргүүд нь ядарч туйлдсан. Дээр нь өлсөж бас даарч байгаа талаар хэлдэг. Ахмад үүнийг сонсохоос татгалзаж тэдэнд ажлаа үргэлжлүүлэхийг тушаав. Шөнө болоход хөлгийн ойролцоо ямар нэгэн зүйл дэлбэрэх шиг болох бөгөөд гарч харвал тэднээс холгүйхэн гал гарч үзэгдэнэ. Ахмад хүмүүсээ цуглуулаад дэлбэрэлт болсон газар очиход цасан дээр нь маш их цусны мөр байх ба холгүйхэн нэг нөхөр хэвдэж байхыг нь олно. Түүний хөлөнд хугарсан байна гэдэг гутлыг нь тайлтал хиймэлхэл байв. Өнөөдөр дулгүй ямар нэгэн аратан арх ирж Ахмад уухрах тушаалыг өгөв. Цасан шуурган донд нэг нүүгүүлсэн хар амтан хөлөг рүү алгах бөгөөд цэргүүд буудсан ч сум түүнд огтхонч нөлөөлсөнгүй. Аратан хөлөг онгоц дээр гараад гэмтсэн хүнийг түүнд өгөхийг шаардсан боловч багийнхан татгалзаж түүнийг улам уурлуулад нэг нэгээрээ хэрцгийгээр алууллаа. Байдал эвгүүцсэн тул Ларсон буушуран авч аратан руу бууддагч түүнд бас л нөлөөлсөнгүй босч ирнэ. Тэгээд бүр чихээр уурлан хөлхийг түлхэхэд тавцан дээр байсан цэргүүд тэнцвэр алдан унцгаад. Зөвхөнгөө барсан Ахмад сүүлчийн сумаараа мөс рүү буудаж аратан живүүлв. Хөлөг онгоцонд буцаж ирэхэд эмч өнөө хүнийг эмчилж байх бөгөөд Ахмад өөрийгөө танилцууллаа. Тэр танай хүмүүсээс хэдийг алсан бэ? 6. Тэр эргэж ирээд илүү олныг ална. Хэрв та намайг түүнд өгөхгүй бол бүгдийг чинь ална. Гэж анхааруулсан ч Ахмад тоолгүй мангас үгсэн. Далайн ёроол живсэн хэмээн хилтэл мань шархадсан нөхөр эсэргүүцэн. Тэр үхээгүй. Тэр намайг авахын тулд эргэж ирнэ. Тэр үе та нар намайг түүнд өгөх ёстой гэдэг. Ямар ч төрний мангасыг бүтээдэг байна гэж Ахмадыг уулга алтгаад. Би бүтээсэн гэд өнөө хүн саяныг өөрийгөө танилцуулдаг. Тэр бол киноны маань гол дүр Виктор Франкенштейн. Ингээд мангас хэрхэн бүтсэн талаарх түүх эхэллээ. Викторийн аавыг Леопольд Франкенштейн гэдэг. Энэ нь байлдан дагуулагч гэсэн утгатай. Түүний аав нэртэй мис засалж баруун хүн байлаа. Гэртээ байхаасаа байхгүй нэх байсан тул Виктор маань ээжтэйгээ илүү дотн өсчээ. Хоолны үеэр ээжт нь хүчээр хоол өгч энэ нь удахгүй төрөх хүүхдэд хэрэгтэй чи 2 бие хооллож байгаа шүү гэж хэлж байгаа нь цаанаал нэг тийм хүйтэн хөндөй дээрэнгүй. Тийм ээ. Викторийн ээж жирэмсэн. Тэр орой хоолны дараа Виктор урдих шигэ сахиусан тэнгэр залбирч харин эцэг их нь бас л урдих шигэ хэрүүл уруулж байгааг бид харнаа. Леопольд өөрөө мис засалж болохоор түүний удам угсаа болсон л хойно Викторийг өөрийнх нь мөрөөр мис засалж болгохыг хүсдэг. Тэдний нэг хичээл дээр аав нь Виктороос Антамын хүнд асуултуудыг асуудагч Виктор тэр болгонд нь зөв хариулж байгаагаас харахад бас л хоосонгүй толгой. Гэхдээ яг магтсан хүүхэн хормон дээрээ гэдэг шиг гай таарч яг нэг асуултанд бүдэрчв. Үүнээс нь болж аав нь түүнийг шийтгэн нарийн саваагаар нүүрэн дундуур нь хусаадлаа. Гэхдээ аав нь Леопольд гэд нөхөөрхөн муужгааны нэртэй байж бас л муухай хэрцгийх юм. Хүүхдүүдээ ивтэй байцгаа хэл та. Хэдэн өдрийн дараа аав нь ээлжид ажилдаа явах гээд Виктор ээжтэйгээ хөзөр тоглоод нэг тийм гоё аз жаргалтай байж байтал ээжийнх нь би гинэт муудаж аав нь ээжт нь тусламж үзүүлэхээр Викторийг үлдээн хаалга хаагдана. Викторийн ээж дүүгэн төрүүлсэн боловч харамсалтай нь маш их цус алдсны улмаас мөнх бусыг үзүүллээ. Энэ нь Бачар Викторт маш их сэтгэл зүйн цохилт өгөх нь мэдээж. Түүнийг хайрладаг байсан ганц хүн нь ээж нь шүү дээ. Цаг хугацаа өнгөрөх тусам дүү Уильям нь аавынхаа хайр халамжинд өсч харин Виктор хамгийн шилдэг мис засалж байж ээжийг нь аварч чадаагүй аавыгаа үзэн ядаж эхэлдэг. Та түүнийг өхүүлсэн тийм биз дээ. Би түүнийг аврахын тулд чадах бүхнээ хийсэн. Чи үүнийг мэдэх ёстой. Тэгсэн ч та чадаагүй. Хэн ч үхлийг дийлж чаддаггүй. Би чаднаа. Би үхлийг ялна. Тэр оройн Виктор хар дарж харанхуй загүйсэн тэнгэр түүнд үхэл амьдралыг захирах хүч чадлыг өгч байна гэж зүүдэлдэг. Ингээд түүний амьдрал орвонгороо эргэж заавал мис засалж болоод мэдлэг ур чадвараараа ааваасаач илүү гарна гэдгээ өөртөө амладаг. Хэдэн 7 хоногийн дараа аав нь ч мөнөөс орлаа. Харж хандах хөнгүү Виктор дүү Уильям Венд хамаатан садан дээрээ үлдээгээд өөрөө Лондон дараа нь Эдинбург руу явдаг. 10 жил өнгөрч Виктор Эдинбургийн хааны мис засалчдын коллежид Антом, Вицлог, амьдрал ба үхлийн нууцад шамдан суралцжээ.
Тэрээр үгсэн хүнийг амьдруулах туршилтаа академийн эрдэмтдэд танилцуулж байх үеэр алдан гутал өмссөн нэг хүн орж ирсэн нь барон Харландер. Одоо сэдвүүлээ зүгээр л хандаа гэдээ явчих. Виктор танхимын голд байх туршилтынхаа бүтээлгийг автал тэр нь цугласан олныг сандралаа. Худалдаачны шинхэн тарихтай мужааны гарыг залгасан тал хүн. Ингээд Виктор туршилтыг эхлүүлэхэд өнөөх тал цогцос амьсгалж бас хөдөлж эхэлдэг. Үүнд нэгдүүлсэн профессор түүний туршилтыг зүгээр л илт байна гэхэд Виктор цогцос руу бөмбөг шидэв. Аль хэдийн үгсэн тарихынд ухамсар байхгүй шүү дээ гэж нэг профессор хэлтэл одоо 50. Ой. Үүнийг харж дэсгэ байсан академийн томчууд бууж ирээд энэ бол бузар булай зүйл. Зөвхөн бурхан л амьдралыг өгдөг гэд цамнаж гарнаа. Хүн шинжлэх ухааныг тултал ашиглаад хүн амьлуулад байхад бурхан гэд байсан болохоор Виктор маань энэ нөхдүүдтэй юу ч ярих вдэ гэд танхимаас гарч явв. Гэрлүү хайрж байхад нь хандаа үүдэнд нь хүлээж байх өгөөд дүү Уильям нь түүгээр дамжуулан захидал илгээсэн байв. Дүү нутахгүй хандагийн зээ охин Элизабеттэй сүү тавих гэж байгаа бөгөөд түүнээс өмнө ахтаа танилцуулахыг хүсжээ. Хандагийн Виктортэй уулзах зорилго нь ганц энэ биш байсан бөгөөд тэд саяын туршилтын талаар ярьдаг. Хандаа Викторийн туршилт өөрийнх нь сонирхлыг ихэд татаж байгаа хэдий ч дотоод өлмөг зүйл их байна. Энэ чигээрээ яваад л байвал хүн бүхэнд мартагдаж өгсөн хүнийг амьдруулах Викторийн санаа хийх осон мөрөөдөл чигээрээ үлдэх болно гэж хэлдэг. Виктор ч үүнд санал нэг байлаа. 3 хоногийн дараа дүүн сүйт бүсгүйгээ дагуулад хандаагийн дэрх бөгөөд энэ үеэр Викторийг гэрт нь хүрэлцэн ирэхийг өрөв. Тэр үеэрээ судалгааны материалаа аваад ирвэл түүнд хэрэгтэй нэгэн гайхалтай мэдээллийг өгч чадна гэж хандаа хэллээ. Тавлсан өдөр Виктор хандаагийн гэрт ирээд туршилтынхаа материалыг түүнд өгөв. Хандаач материалыг харж байгаад Виктор цахилгаангүйдэл ашиглан цогцыг ам оруулдаг мөн тэр арга нь үхтлийг удаан амьд байлгаж чаддаггүй дутагдaltaй зэргийг нь дор нь мэдчихдэг. Өөрийнх нь аргыг ийм хурдан ойлгосонд гайхсан Виктор хандааг эмч эсхийг нь асуудал хуучин цэргийн мэс засалж байсан болж таарна. Үүний дараа хандаа Викторийн туршилтанд хэрэгтэй энергийг урт хугацаанд тарааж бас нөөцлөх мэдрэлийн системийн нууцыг харуулв. Мөн түүний энэ ажлыг санхүүжүүлэх хүсэлтэй байгаагаа ч хэлээд амжина. Гэнэт ийм үнцэнтэй мэдээлэл өгөөд дээр нь хязгааргүй санхүүжилт санал болгоод байгаа цаанаа л нэг зорилго байгааг нь гадарсан Виктор оронд нь юу хүсэж байгааг нь асуудал мань хандаа цаг нь ирэхээр туслуулна гэсэн нь түүнийг бүрж ихээр эргэлзэхэд хүргэнэ. Тэр үед үйлчлэгч орж ирээд Викторийн дүү Уильям сүйт бүсгүйтэйгээ ирсэн талаар дуулгахад Виктор хандаад би бодож үзнэгээд дүүтэйгээ уулзахаар өрөөнөөс гарлаа. Энэ бол том болсон Уильям. За хэдүүлээ байнга Уильям гэдэг байхын төвөгтэй байгаа учраас уугнаа гэж явчихъя. Виктор дүү уугнаагаа огтон авч уугнаа сүйт бүсгүй Элизабетийг ахтаа танилцууллаа. Хоолны үеэр уугнаа ахыгаа коллежээс хөөгдсөн. Тэр нь профессоруудын уурыг нь хүргэсэн зэргийг нь сонссон талаар хэлээд яагаад зүгээр л хүн амьтны анхаарал таталгүй эрдэм шинжилгээний ажлаа чимээгүйхэн хийж гэж болдоггүй юм бэ гэж асуухад Виктор дүүгээ улам бүр аавтайгаа адилхан нягт нямбай хянамга хямсгансан хүн болж байгаа талаар хэлж ах дүүс маргалдаж эхэлнэ. Үүнд нэгдүүлсэн Элизабетийн нээчихнэ. Яагаад энэсэн талаар Викторийг асуухад Элизабет түүнийг зүгээр л ярихаас цаашгүй хүн гэх утгатай үг хэлж Виктор Элизабет нар цэцэг болалдаж эхлэв. Элизабет сансныг бодоход бас ч хүс хэрэглэн хүүхэн байсан бол та. Виктор цусаар ханиалгаж эхлэв. Хөлгийн давцан дээр хүмүүс шуугилдаж эхлэхэд Ахмад эмч болон Викторийг чимээгүй байгаад өөрөө хаалгарууд өглөө. Тэгээд хаалгыг зөөлхөн нээтэл юу ч байсангүй. Тэгээд юмыг яаж мэдхүүгээд буугаа авах гэж байтал нөгөө живж өгсөн байх ёстой аратан хөлгийн ойролцоо харагдсан тул багийнхан айж сандралдаж байсан нь тэр болж таардаг. Үүнээс гадна шархадсан эрийг хөлгөөс шидчихвэл тэр аратан нь явчих юм биш үл гэд байдаг. Харин Ахмад маань тэр хүн миний тэрч битгий хэл хааны хамгаалтанд байгаа гэд зад загнаад өрөөндөө ордгоо. Үүнийг нөгөө аратан алсаас ажиглаастай. За босоо түүх рүү орцгоё. Хэдэн 7 хоногийн дараа хандаа Виктор уугнаа гурав нэгэн хаягдсан цамхагт ирлээ. Лаборатори болгоход төгс тохиромжтой байршил байсан тул Виктор хандаагийн татгалзахын аргагүй саналыг зөвшөөрдөг. Ингээд өгсөн хүнийг амьлуулах судалгаа албан ёсоор эхэлж Виктор дүүжлүүлэх гэж байгаа гэмт хэрэгтнүүдээс судалгаанд хэрэгтэй зогц авахар явж байлаа. Гэтэл гудамжны нөгөө талд уугнаагийн эхнэр Элизабетийг ном авч байхыг нь хараад араас нь дагсаар байгаад сумд хүрээд ирлээ. Дүүгийнхээ эхнэрийг ямар нүгэл намжлах гэж байгааг сонирхсон Виктор номлогчийн бүхэгт нууцаар ороод ямар нүгэл дэвдээ хүмүүс. Үл юм шээ эцэг минь санааны нүгэл эр хүн үү тийм эцэг минь миний сүйт залуугийн ах шунал тачаалаа үзэн яталт ерөнхийдөө Элизабет түүнийг гудамжны үзүүр дээр байхыг нь аль харж хаад албаар араасаа дагуулж түүгээр тоглосон байдаг. Ингээд хоолнд орлоо. Хоол хүлээх зур ямар ном авсныг нь асуудал шавж судлалын ном байв.
Ерөнхийдөө Элизабет шинжлэх ухаанд дуртай. Дээр нь ухаалаг зэрэг нь хатан махыг нь гайхшруулаад зогсохгүй баг зэрэг догдлуулаад авна. Тэгээд манай Виктор угийн давруу хүн болохоор Элизабет зохисгүй юм биш үү гэд байхад зүгээрээ гэсээр байгаад л бүжгийн талбайд гарan таанц хэрэг. Үүнээс хойш энэ хоёрын харилцаа бүр ч илүү дотн болдог бөгөөд бүр уугнаад хамаг лабораторийн ажлыг даалгачаад тэр хойгуур нь сүд бүсгүйтэй. Зайлуул муудуун харин юу болоод байгааг ч мэдэхгүй. Ахыхаан арыг баттан лабораториг жинхэнэ утгаар нь бэлдчихсэн байдаг. Яг энэ хооронд Виктор маань туршилтаа явуулж л байгаа юм л да. Гэхдээ учрыг нэг л олж өгөхгүй байдаг. Нэг өдөр хүлээн авалтын үеэр Виктор Элизабеттэй нэлээд дотн байгааг хандаа харцдаг. Тэгээд 0 ороод Викторийн ажил хэтэрхий удаан байна. 7 хоногийн дараа туршилтаа дуусахгүй бол хязгааргүй хангамжаа зогсооно гэж айлгав. Хаалга тогшиж Элизабет Виктор дээр зочилж ирлээ. Тэрээр ширээн дээрх зогцсыг хараад айсан ч үгүй. Харин ч бүр нурууных нь ясыг хараад энэ тэгш хэмүүд аргагүй л бурхны бүтээлийн минь тэрээгээд бүр нэг долоох нь холгүй байна. Энэ үед өөртөө найдлахын байгаад манай хүний сэтгэл нь хөдөлсөн үү яасан. Юугүй л сэлмэнд хууг хэрэгтэй, надад хайр хэрэгтэй ухаан юм ярьчихдаг. Харин нэгэнт дүүгийнхэн сүд бүсгүй болсон л хойно Элизабет яах вэ? Би торонд орсон ирвэхээ нэ тэрэ те. Яг яах гээд байгааг нь мэддэхгүй алцгануулж яваад гараад явчихнаа. Гэхдээ нэмэгтэйчүүдийн аашиг үү. Нэгсэн Виктор Элизабетийн нөгөө бурхны тэгшхэм гэж хэлснийг нь гинэт санаад зүг нугасны тэгшхэмтэй зэгүүдийн дагуу байрлуултал дуршилт нь амжилттай болж Виктор үндсэн ажилдаа орохын тулд хандаатай цогцос суглуулж эхэлдэг. Дараа нь өөр цогцснуудаас биеийн хэрэгтэй хэсгүүдийг тайрч аваад булчин шөрмөс судас зэргийг нь нийлүүлж ойлоо. Ингээд цогц бэлэн боллоо. Одоо ганцхан эрчим хүчний их усөрийг ажилуулахын тулд аянган цохиулгал үлдсэн байдаг ба аз болж яг тэр үеэр хүчтэй аадар бороорч таарна. Ингээд бүх зүйл бэлэн болсныг хандаад хэлэхэр очтол нөхөр нэг юмны ард орж нуугдчихад таягнаас нь шилтэй зүйл авч өгөхийг хүсдэг нь мөнгөн ус байв. Байгсан Виктор чи өвдчихөө юу гэд дөхөж очтол хандаа маань бэлгийн дээд бэлгийн замын өвчин тэмбүү аваад зөндөө удчихсан байдаг. Ерөнхийдөө өнөө маргаашгүй болчихсон яс гавлыг нь хүртэл нөгөө заваан өвчнөний дээдэг хэлчихсэн байгаа болохоор Виктороос нөгөө хизээч хамаагүй нэг туслуулна гэсэн амлалтантаа хүрч өөрийнх нь тархийг одоо амьлуулах шинэ биед хийгээд өгөө. Би дахин амьдрмаар байна гэд байдаг. Харин Виктор үнийг нь хүлээн зөвшөөрдөггүй. Ягаад гэвэл хандаагийн тэмбүүнд бүр тархиндаа орчихсон тул ямар ч найдваргүй гэж хэлдэг. Ингээд Виктор бороо зогсохоос өмнө туршилтаа дуусгахын тулд цахилгаан дамжуулагчаа угсарч байтал хандаа намайг шинэ биетэй болгохгүй бол энийг чинь эвдлээгээд мөнгөн гадас аваад шидэх гэж байтал Виктор түнлүү дайрч ноцолдож эхэлнэ. Гай болж хандаа халтарч унаад үхчихдэг. Эдий зочирдсон ч Виктор туршилт нь илүү чухал байсан тул ажилдаа эргээд орлоо. Тэр төхөөрөмжүүдэд тохируулж цамхгийн орой дээрч аянга захиж туршилт яг болдгийн даваан дээр нэг юм нь болохоо байгаад туршилт нь бүтлгүүдчихнэ. Өглөө болж Виктор сэрээд хартал орных нь хөлд туршилтын биетэн зогсож байна. Аратан Викторийн хөдөлгөөн бүрийг даган дөрөөж үзэх бөгөөд хөшиг нээтэл айж сандардаг. Харин Виктор түүнийг айх хэрэггүй. Энэ бол нар, энэ бол амьдрал гэж хэлээд наран дээхэд Аратан ч мөн адил дуурайлаа. Викторийн туршилт амжилттай болсон байв. Тэр өөрийгөө Виктор гэж танилцуултал Аратан ч мөн адил Виктор гэж хэлв. Ингээд Виктор Аратанд алхах, ярих, дохио зангаа гэж заанаа. Мөн аюулгүй байдлын үүднээс шөндөө Аратныг гинжилж байхаар болдог. Аратанд ч тэр Викторт ч тэр яахаа мэдэхгүй бүх зүйл анхных байлаа. Хэдэн 7 хоног өнгөрсөн ч Аратан Виктор гэхээс өөр нэг ч үг сураагүй. Дээр нь үйл хөдлөлөнч тэр болох байсан тул Виктор ууртай байлаа. Энэ үед үсээ хусуулж байсан Аратан хутга барьж аваад гараа зүсчихв. Цустай гараараа Викторт хүртэл надад битгий хүргэж уурлан Аратныг загнаад шархыг нь дэлгэтэл аль хэдийн эдгэрчихсэн байхан тэр. Гэтэл Аратан гинэд уурлаж босч ирээд Викторыг сандаргадаг. Энэ хооронд Элизабет уугнаа хоёр авга хандаа нь холбоо байрлгүй хэдэн 7 хоног болсон тул эргэхээр цамхаг руу явж байв. Гэдий туршилт нь амжилттай болсон ч ялах хүүхдээс 7 дор сэтгүүтэй байгаад Виктор маш ихээр уурлаж байлаа. Аратан ч түүнээс айж байв. Хаалга тогшов. Элизабет шууд л авгахаа хаана байгааг асуудал. Виктор хандааг ажиллаар явсан. Хэд хоногийн дараа ирнгээд туршилтын талбарыг үзхийг хүрдэг. Уугнаа түүнийг дагаж явхад Элизабет хэн нэгэн Викторийн нэрийг зөөлөн дуудахыг сонсон. Дуу гарсан зөв рүү явсаар Аратны байгаа шоронд орж ирээд гинжлэгдсэн байгаа түүнийг олдог.
Дээд давхар дуугна Викторт хааны ангаах ухааны нийгэмлэг түүнтэй уулзах сонирхолтой байгаа талаарх захиаг өгч байтал Элизабет орж ирээд доор гинжтэй байгаа Аратны талаар асуулаа. Тэд хамтдаа доош буун бүгд Аратныг хардаг бөгөөд уугна ахыхын туршилт амжилттай болсныг магтав. Оройн Элизабетийн санаа нэг л тогтож өгөлгүй Аратан дээр нууцаар ирлээ. Аратан түүнд навч өгтөл Элизабет инээмсэглэн талархал илэрхийлж навчийг аваад зөөлхөн бас ээлдгээр нэрээ хэлв. Элизабет явах болоход Аратан зөөлхөн түүний нэрийг хэлсэн ч түүнийг нь анзаарсангүй. Гадаа нь Виктор сууж байдаг бөгөөд Элизабетийг дахиж Аратанд ойртохгүй байхыг анхааруулдаг. Хариуд нь Элизабет тэр бол Аратан биш. Тэр бүх зүйлийг ойлгож байгаа. Ярихдаа ганцхан Виктор гэж байгаа бол тэр нь магадгүй түүний хувьд бүх зүйлийг илэрхийлдэг байж магадгүй. Чи бол зүрх сэтгэлгүй амтан гих мэт зүйл хэлчихэд яваад өгнө. Нууцхан харж явдаг байсан бэр нь Аратнаас болж өөрийг нь элдвэр хэлсэнд ууралсан Виктор доош буун Аратныг зодож эхэлдэг. Энэ нь мэдээж Аратны уурыг хүргэж хичнээн айж байсан ч түүний зэвсгийг шүүрч аваад нуугалж Викторийн нэрийг дахин дуудав. Маргааш өглөө нь Виктор уугнаад энэ амтан аюултай. Миний туршилт бүтлгүүцсэн хандаагийн үхэлд Аратан буруутай гэж хэлээд уугнаад Элизабетийг аваад Венд очихыг ятгалаа. Тэднийг явсны дараа Виктор цамхгийн эргэн тойронд бензин асгаж Аратнэгч тэр цамхгийгч тэр бүгдийг нь бүр мөсөн устгахаар бэлдэв. Явж байх зураа Элизабет нэг л муу совин татаад байна гэд тэргийг эргүүлэхийг тушаалаа. Энэ хооронд цамхгийн доод давхарт Виктор Аратны эргэн тойронд бензин цацаад өөрийнх нь нэрнээс өөр нэг үг хэлвэл амийг нь өршөөнө гэв. Аратан хариуд нь Виктор. Ийм зүйл болсонд Викторийн гайхшил болон уур нэгэн зэрэг хурж шүдэн засаагаад өгдийг нь шатааж орхив. Айсан Аратан Викторийн нэрийг дахин хашгирсаар л байв. Үүнийг нь төвчж чадалгүй Виктор яагаад ч Аратныг аврахын тулд цайз руу гүйж байгаад дэлбэрэлтэн дөртөж нэг хөлөө тасдуулдаг. Ингээд түүх яриад хэвтэж байтал гадаа чимээ шууган болж эхэллээ. Цуу ярианаас болоод хөлхийн гişүүд дахиад л өмөлдөж байна гэд Ахмад санаа зовлоо. Тэд намайг сонсно. Үгүй ээ зогс. Түүнийг гинтэж болохгүй. Би энд байна. Түүнийг орх. Альвэ Аратан минь биднийг хоёуланг минь ал бүтээгчийн түүхийг баталж өөрийгөө Аратан болго. Миний бүтээгч өөрийнхөө түүхийг ярьсан. Тэгвэл би өөрийнхөө түүхийг ярив. Цамхаг галд автсны дараа Аратан зугтаж чадсан байлаа. Хэсэг хугацааны дараа тэр ойд ухаан орж бууг бутнаас жимс түүж идэж байгааг хараад дуурайн хэдэн жимс идээд бууганд ч мөн адил өгч байтал гинэт модон дундаас буундуу тасхийн буугыг онож дараа нь Аратныг шархтуулдаг. Тэр айсандаа анчтаас цугтан явж байхдаа өөрийнх нь шарх маш хурдан эдгэрч байгааг олж мэднэ. Ингээд явсаар ойролцоох термийн байшинд ирэн нуугдав. Өглөө болж хүмүүс шуугилдан сэмхэн хартал гай болж яг нөгөө анчтын байр болж таарна. Хүмүүс дунд хөгшин хараагүйэр бяцхан охины толгой гэлж байгааг хардаг бөгөөд энэ нь түүнд их л таатай харагдсан тул өөрийгөө илж үздэг. Дараагийн хэдэн өдрийн турш Аратан хүмүүсийг судалнаа. Хүмүүс нэг нэгэндээ сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийн тулд үг гэж зүйл ашигладаг болохыг нь олж мэдэв. Өвгөн охиндоо үсэг зааж байгааг хараад баг багаар суралцж байлаа. Гэтэ та анзаарч байна уу? Энэ өвөө охиндоо нэг харуулад тэгээд эргүүлээд манай Аратанд бас нэг харуулад байгааз. Бас л айхтар өвгөн байгаа юм да. Юм мэдээд жоох шиг те. Ингээд хоног хугацаа өнгөрөх тусам Аратан маань тэдэнд дасч тэдний төлөө юу хийж чадах вэ гэж боддог. Ингээд нууцаар аж ахуйн ажилтнанд тусалдаг боллоо. Хүмүүс ч үүнд нь гайхаад өвгөн бол ойн сүнс ирээд явжээ. Бид түүнд талархах ёстой л гэдэг. Үүнээс хойш Аратан маань тэдний нууц хамгаалагч бас туслах нь болов. Хүмүүс харин ойн сүнсэнд өргөл өгж байна гэд хувцас талах зэргийг хаяа үлдээдэг байсан нь Аратанд ихээр таалагддаг байлаа. Өвөл болж хүүтний ирч чангарахаас өмнө тэдний гэр бүлийнхэн хот руу явдаг бол энэ удаад өвөө маань гэртээ ганцаараа үлдэхэр шийдэв. Одоо зөвхөн чи бид хоёр л үлдлээ сүнс минь. Зөвхөн чи бид хоёр. Аратан өөрийгөө илчлэхээр шийдэн өвгнийд анх удаа ордгоо. Өвөөч тэдэнд тусалдаг байсан ойн сүнс гэдгийг нь мэдэж тэр хоёр хамт амьдрахаар болдог. Өвгөн түүнд унших болон зөв ярихыг зааж байв. Цаг хугацаа өнгөрөхөд Аратан маань нилээн зүгширч овоо хэдэн ном уншсны дотор Адам Ева хүний үүсэл гээд яг л түүнд хэрэгтэй номнууд байсан нь Аратны нүдийг нээгшгэл болдог. Нэгэн өдөр Аратан өөрийгөө чухам хэн болохыг мэдмээр байгаагаа хэлв. Өвөө санаа алдан бурхан чиний ой санамжийг булааж авсантай адилхан минийхийг ч гэсэн булааж аваасаа. Би залуудаа хүний аим хороож нүгэл үлдсэн хүн.
Түүнийхэн горыг амсаж явна да. Уучлах мартах бол мэрэгэн ухааны үндэс. Чамайг хэн гимтээснийг эсвэл чи хэнийг гимтээснийг мартах нь агуу ухаан гэж хэлдэг. Аратан би санахгүй байгаа зүйлээ мартаж чадахгүй. Миний толгойд ганцхан үг л байдаг. Виктор. Ингээд Аратан өөрийгөө хэн болохыг мэдхээр цайзын балгас дээр очлоо. Тэр тэнд байсан судалгааны хагас дутуу шатсан материалуудыг уншаад аимшигтай үннийг олж мэддэг. Дараа нь тэр өөрийнх нь бүтээгч Виктор Франкенштейний нэр хаягтай захидлыг олов. Аратны гэртээ буцаж ирэхэд чоннууд өвгөнийг ирлүүд арьсан байлаа. Тэр яаран чоннуудтай тулалдаж нэг нэгээр нь алсаар бусдыг нь айлгаж хөөж явуулаад өвгөн дээр иртэл дөнгөж аимсгаатай байлаа. Чи гэртээ буцаж иржээ гэж өвгөнийг хэлэхэд Аратан түүнд өөрийгөө хэн гэдгээ мэдсэн. Би бол хүн биш. Мангас гэтэл өвөө түүнийг чи бол сайн хүн. Сайн найз гэж хэлээд аимсгал хураадаг. Яг энэ явдалтай зэрэгцэн өвгөний хүүхдүүд ирээд аавынх нь цогцсны хажууд байгаа Аратныг харж тэр өвгөнийг алсан гэдэгт итгэн түүнтэй тулалдаад эцэст нь буудан унагадаг. Анчид түүнийг үхжээгээд хаяад явсан байдаг ч Аратны шарх идгэн тэр дахин амиллаа. Энэ үед Виктор хардарч сэрэх бөгөөд угнаа түүнд хурим болж байхад та дэргэд минь байх хэрэгтэй гэж сануулдаг. Элизабет угнаа хоёр маань хуримаа хийх гэж байв. Виктор Элизабет тэр өнгөрсөн зан авирынхаа төлөө уучлалт гуйж уугнаа тэр хоёрыг ажиллахаар очдогч үүнийг нь Элизабет сонсохоос татгалзав. Дараа нь Элизабет номын завсраас Аратны өгсөн навчийг гаргаж ирээд уйдгарлан сууна. Аргагүй бүх цаг үеийн хамгийн царайлаг Франкенштейн гэсэндээ те Элизабетийг минь хүртэл дурлуулад авцсан ч байх шиг гэд. Виктор өрөөндөө буцаж ирээд ямар нэгэн зүйл биш байгааг анзаарч хэрв чи энд байгаа бол гараад ир гэж хэлтэл Аратан маань сүүдрээс урган гарч ирдэг. Тэгээд өөртөө найдлахын өвхшгөө мөнх хамтрагч хийж өгөхийг шаардсан боловч Виктор түүнийг нь хүлээн зөвшөөрдөггүй. Тэд хоорондоо хүүхэдтэй болоод уржиж эхэлвэл мангасуудын бүхэл бүтэн айрам цаашлаа төрөл зүйл бий болох эрсдэлтэйг дурдаад нөөр өгсөнгүй. Үүнд нь ууралсан Аратан түүнийг хайр найргүй ханлуу шидэж эхлэв. Чимээ гарахыг сонсоод Элизабет дээш гүн гарч Аратныг амьд байгааг харан баярлах гайхах зэрэгцэн зогсож байтал Виктор ойр байсан бууг аваад Элизабетийг холд гэж хэлээд буудтал Аратныг биш Элизабетийг онцгдог. Энэ үед уугнаа хідэн хүмүүстэй орж ирлээ. Виктор Аратныг Элизабет руу дайрсан гэж хэлв. Үүнд нь ууралсан уугнаа Аратантай ноцолдож байгаад шидүүлэхдээ багны булан хүчтэй мөргөөд газар дундаг. Элизабет Аратнаас түүнийг эндээс авч явахыг хүслээ. Виктор уугнаа дээр очиод би чамайг аврах болно гэж хэлсэн ч уугнаа хариуд нь чи бол мангас гэд амьсгал хураалаа. Уур хилэндээ автсан Виктор Аратны араас буу барин гарлаа. Аратан Элизабетийг агууд аваачхад өөрийнх нь хайж мөрөөддөг байсан дэрэл зан чанарыг чамаас олж харсан гэж хэлээд мөн амьсгал хураалаа. Виктор засан дээр туссан цусны мөрийг дагсаар агууд ирэхэд Аратан Элизабетийг явчихсан. Одоо би араас нь бас явмаар байна гэд өөрийг нь энэ хүсээгүй амьдралаас нь салгаж өг. Хэрвээ чи намайг алахгүй бол өнөөдрөөс эхлээд би чамайг ангуужилж чиний цусыг урсгаж тамлах болно гэдгээ хэлээд цасан шуурган донд уусан алга болно. Ингээд тэр хоёрын хөөцөлдөөн эхлэнэ. Виктор түүнийг газрын мухар хүртэл мөшгсөөр олон жил өнгөрчээ. Тэрээр арктикт буудаллаж байх үедээ нэгэн танил дүрийг хараад тулаанд бэлтгэв. Энэ намайг устгах гэж бодож байна уу? Тэгвэл асаа. Тэгээд бүтээсэй гэж найд. Үгүй бол би чамайг алахаар дахин ирнэ. Одоо зүгт. Маш хүчтэй дэлбэрэлт болсон ч Аратан үгсэнгүй. Харин ч улам хурдан дахин төлжиж байлаа. Ингээд бид кино эхлэхэд дэлбэрэлт болж Викторыг олох үед яг юу болсон талаар нь олж мэддэг. Үйл явдал маань одоо үед ахмадын өрөөнд үргэлжилнэ. Өгөж буй Виктор Аратны энэхүү түүхийг сонсоод эцсийн мөчөд Аратны гараас нь атгалаа. Түүнд хүсээгүй амьдралыг нь өгч хорвоогийн зовлон шаналл донд зүгээр л хайчихсандаа чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа хэлээд уучлаарай хүү минь. Хэрв чи үхэж чадахгүй байгаа юм бол амьдрахаас өөр яах вэ? Амьдр хүү минь гэд эцсийн удаа хүүгийнх нь хувьд дэлхийн ертөнц шиг санагддаг байсан үг болох өөрийнх нь нэрийг дуудахыг хүсгэд Аратан маань Виктор би чамайг уучлж байна. Давин ойрстоо аава гэж хэлээд түүнийг эцсийн замд нь хүндэтгэлтэйгээр үддэг билээ. Ингээд бүх зүйл дуусгаад Ахмад Аратныг хүн ёсоор үдэж, Аратан ч мөсөнд хөлдөж гатсан эзэн хааны хөлийг дүрж явуулаад, жаргаж байгаа нарны туяанд алс холын богд уулын оройг нулимстэй нүдээр ширтэж байгаагаар кино маань дуустдаг билээ.
За тэгэхээр кино маань ерөнхийдөө эзэндээ хаягдсан амьтан төгс хүн болох гэж тэмцсэн. Харин эзэн нь өөрийнхөө төгс биш зангаа нуух гэж оролцсон нь эцэстээ хоёулангийн үгүй хийж байгаа талаар өгүүлжээ. Ингээд хөрхөн сонгинууд минь та бүхэнд энэхүү гайхалтай кино таалагдсан бол лайка дараагийн кино тайлбаруудаас хоцрохгүй хүсвэл subscribe хийгээрэй. Он юм уу байлаа. Дараа уулзтлаа түр баяртай.